Залхуу нүд буюу амблиопийн нүд бүтцийн хувьд эрүүл мөртлөө нэг нүд нь харах чадвар хөгжөөгүй эмгэг юм. Гэхдээ энэ нь юунаас үүсдэг вэ? Яагаад эрдэмчлэх нь чухал вэ? Бидэнтэй хамт байж энэ талаар дэлгэрэнгүй мэдцгээе. Залхуу нүд буюу амблиопи гэж юу вэ? Хүүхэд эхээс зүрхтөө дөнгөж гэрэл мэдрэх хэмжээний хараатай төрдөг ба хоёр нүдний хараа хөгжих нөхцөл адилхан хэвийн байгаа тохиолдолд хоёр нүдний хараа зэрэг хөгждөг. Хүүхдийн хараа эд хөгжиж байгаа үед хоёр нүднээс ирж байгаа мэдээллийн чанар адилхан байвал харааны мэдрэлийн дээд төв хэвийн хөгждөг. Харин нэг нүдний ирж байгаа мэдээллийн чанар нь муу байвал тарих зөвхөн сайн нүдний харааг хөгжүүлж эхэлдэг. Үүнийг залхуу нүд буюу амблиопи гэнэ. Ерөн нүд өөрөө залхуурсан гэсэн үг биш, харин нүд дохио явуулдаг тарихны нэг хэсэг нь сайн хөгжиж ажиллаагүй байгаа гэсэн үг юм. Хүүхдийн нүдний хараа нь харааны хөгжлийн эд үед ямар хараа хөгжих нөхцөл нь байсан тэр хэмжээнд л хөгждөг. Залхуу нүд буюу амблиопи үүсэх шалтгаанууд. Амблиопийн дараах хэд хэдэн шалтгаанаар үүсэж болно. Хялбар болон нистагм өвчний үед, хоёр нүдний рефракт зөрүү ихтэй үед, нүдний болор цайх, зов хунжих үед. Яагаад эмчлэх нь чухал вэ? Хэрв амблиопиг эмчлэхгүй орхивол харааны мэдрэлийн хөгжлийг зогсоож хожим нь засах боломжгүй байдалд хүргэнэ. Тарих ашиглаагүй нүдний мэдээллийг бүрэн хааж нүдний хараа улам модно. Тиймээс эртэлрүүлж эмчлэх нь маш чухал. Залхуу нүд буюу амблиопиг эмчлэхэд дараах аргуудыг ашигладаг. Харааны шилзүүх. Хараа султай хэсгийн харааг сайжруулдаг шилзүүлгэн хоёр нүдний харааг тэнцвэржүүлж хараа зэрэг хөгжих нөхцөл бүрдүүлнэ. Нүдний хаалт хэрэглэх. Сайн хараатай нүдийг хааснаар сул нүдний хариуцсан тархины хэсэг илүү сайн харах үйлдэлд суралцдаг. Тусгай нүдний тусаалга хэрэглэх. Энэ эмчилгээ нь хаалт зөөх дургүй хүүхдүүдэд тохиромжтой. Өмнөхтэй адил сайн нүдийг тагласнаар сул нүдийг хөгжүүлэх арга юм. Хэрв амблиопиг эртэлрүүлж эмчилвэл ихэнх хүүхдийн хараа эргэн сэргэх боломжтой. Гэхдээ харааны тогтмол дасгал хийж эмчийн хяналтанд байх шаардлагатай. Амблиопи эрт үед онцлогдвол бүрэн эмчлэгдэх боломжтой. Хэрв таны хүүхэд нэг нүдэрээ муу харж байна гэж сэжиглэж байвал нүдний эмчид хандаарай. Эрүүл хараа гэрэлт ирээдүйн эхлэл.